Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн өнгөрсөн удаагийн хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Баяр сайхан Азамат Болор цэцэг, Чинбат Жаргал сайхан Батхуйг нарын 8 тэргүүлэгч хүрэлцэн ирж 72.7% эрсдэлтэйгээр хуралдан 18 асуудлыг хилэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал орон нутгийн өмчөд хуулийн этгээдийн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас асах, тайлагнах, журам батлах, орон нутгийн өмчөд этгээдийн өмч хамгаалах, байнгын зөвлөлийн ажиллах журам батлах тухай, түүх соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай, аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ховд аймгийн хүндэт тэмдгээр шагнах тухай зэрэг 18 асуудлыг хилэлцэн баталж холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргасан байна. Орон нутгийн өмчийн холбогдлолтой 9 том журмыг бас шинжилэн батлахаар тэргүүлэгчдийн уралдаанд орууллаа. За энэ ямар учиртай юм бэ гэхээр ер нь манай орон нутгийн өмчийн газар маань аймгийн цэцэрлэгын харьяанд тулсантай холбогдуулаад өмнө нь баталж хэрэгжүүлж исэн журмуудыг нэр солихоос эхлүүлээ. За мөн хууль дүрм журам өөрчлөгсөнтэй холбоотойгоор тэр хууль дүрм журамдаа тохируулсан ийм өөрчлөлтүүдийг хийж бас батлан гаргалаа. За орон нутгийн өмчийг олж авах, бүртгэх, за тэгээд шилжүүлэх, худалдах, данснаас асах, тайлагнах гэдэг ийм бүх эрх зүйн зохицуулалтуудыг хийсэн юм журмуудыг бас батлан гаргалаа. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах, мөнгөн урамшуул олох журмыг бид бас олон үндэсний ясны өв соёл хөтөлбөрийн хүрээнд батлан гаргалаа. За ингэснээр ер нь Ховд аймгийн хэмжээнд брэнд болсон Ховд аймгийн соёлын өв биет бус өвийн өв тээгчдийг бас алдаршуулах, урамшуулах, тэгснээр ирээдүйд хойч болсон өсвөр үеийн залуучууд, хүүхдүүд тэр биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, сургах ийм ингэж явж байгаа хүмүүсийг бас урамшуулах юм журмыг гаргалаа. Ингэснээр бас ирээдүйн хойч үедээ мөн өв соёлыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлс нэлээд том өөрчлөлт орно гэж бас ингэж үзэж байгаа. За түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалах журмыг бас бид батлан гаргалаа. За манай Ховд аймаг бас түүх олон үндэсний ясны үлгийн нутаг түүх соёлын нэлээд олон дурсгал байдаг. Тэр энэ бүгдийг хамгаалж байгаа, харж байгаа хүмүүс мөнгөн урамшуул болгоё. Өөрөөр хэлбэл эзэнтэй болгоё. За гэсэн ийм журмыг бас батлан гаргасан. За жилд нэг 200 орчим мянган төгрөгийн урамшуул олгохоор энэ журмыг бас батлан гаргасан. За бас нэг шийдсэн зүйл маань Зэрэг сумын стратегийн тамгын газрын тамгын газраас санал ирсэн. Ховд аймгийн онцгой байдлын газрын гал унтраах тусгай анги Зэрэг суманд байгуулагч байгаа холбоотойгоор бас тэр онцгой байдлынхаа үйл ажиллагааг дэмжиж Зэрэг сумын стратегийн тамгын газраас бас байрыг нь онцгой байдлын газар шилжүүлэх ийм бас тогтоолыг бид бас батлан гаргасан. За 2017 оны төсөв батлахад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын дээр аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадваржуулах зардалд бас хэдэн төгрөг тусгаж авсан. За үүнийгээ бас төлөөлөгчдийг гадаад болон дотоод орнуудад туршлага судлуулах, янз бүрийн сургалтанд хамруулах гэсэн ийм хөтөлбөрийг бас баталж гаргалаа. Төлөөлөгчид сум аймгийнхаа төлөөлөгчид, багийн иргэд нийтийн хурлын тэргүүлэгчид дарга нарыг чадваржуулах бас ийм үйл ажиллагааг бид хэрэгжүүлэхээр хөтөлбөр төлөвлөгөөг бас батлан хэрэгжүүлээд байна. Энэхүү хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, Монгол банкны Ховд дахь салбарын захирал Бат Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцжээ.